үзэгч та бүхний энэ өдрийн амар амгалан гэрэн өрөг нэвтрүүлгийн зүгээс мэдчилж байна. Оюуны бүтээлээ бизнес болгохоор зорьсон өрөг реалити нэвтрүүлгийн оролцогчид сар шинийхээ их ажлын хажуугаар маркетингийн төлөвлөгөөгөө боловсруулан маш завгүй байлаа. Тэдний маркетингийн төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулсныг харахаас өмнө ерөнхий шүүгч оролцогчдоос энэ удаад чухам юу хүсэж байгааг сонирхцгаая. Ингээд ерөнхий шүүгч таныг өргөний тавцнаа урьж байна. Өргөн нэвтрүүлгийн хүндэт оролцогчид болон Монгол хүний оюуныг дэмжин бидэнтэй нэгдсэн үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Гарааны нэвтрүүлэг явснаас хойш зорилттой тодорхойлох, зах зээлээ судлах үндсэн нэвтрүүлгүүд, даалгаврууд амжилттай хэрэгжиж дууссан. Өнөөдөр бид нэр маркетингийн төлөвлөгөө буюу бүтээгдэхүүнээ ямар стратегиар зах зээл дээр гаргах, ямар үндсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд санал болгох, ямар хэрэглэгчдийг үндсэн таргетаа болгож байна гэдэг энэ бүх асуудлуудыг бүтээл тус бүр дээрээ шүүгчид маань дээрэс нь маркетингийн чиглэлээр бид мэргэжлийн бизнесийн зөвлөлийн гишүүд маань сонсож танилцах болно. Маркетингийн төлөвлөгөө гэдэг бол ерөөсөн хүнд зориулж бид нар юуг хэрхэн яаж хүргэх вэ? Хамгийн гол нь миний хүнд гэдэг байгаа хэрэглэгчээ би хэрхэн яаж сэтгэл ханамжтай үлдээх вэ? Яавал би удаан хугацаанд би хэрэглэгчийг байнгын хэрэглэгч болохгүй гэдэг чиглэгдсэн ийм зах зээлийн иж бүрэн бодлого юм аа гэж ингэж тодорхойлж байна. Хит их сэтгэлийн хөдөлмөрлөлөөр бол бизнесийг хийдэггүй. Яг нарийн жинхэнэ тооцоо, бодит тооцоон дээр л хийдэг. Бүтээгдэхүүн маань юу юм, хэн зориулагдсан, хэний хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах юм бэ гэдгийг зөв тодорхойлчих юм бол дараагийнх нь асуудлууд нь гарын албан дээр харж байгаа юм шиг байна. Өрсөлдөөн гэдэг бол аливаа юм сайжруулах, илүү төгс болох хамгийн сайн хэрэгсэл гэж байна. Өрсөлдөөн байж байгаа газарт хэрэглэгч хамгийн сайн бүтээгдэхүүн хүртэж байна. За бид нэр өөрийн гэсэн хүн бүр брэнд байхгүй. Бид нар чи өөрснөө брэнд шүү дээ. Ийм бүтээгдэхүүнийг худалдаж авсан хэрэглэгчийн үйлчлэгээ үзүүлэх байдал зах зээл дээр Үзэгчдээ энэ өдрийн мэндийг дахин хүргэе. Өрөг реалити нэвтрүүлгийн маркетингийн төлөвлөгөөг танилцуулах хэсэг эхлэж байна. Ингээд эхний оролцогчдыг урьхаас өмнө шүүгчдийн болон бизнес зөвлөлийнхнийг танилцуулъя. Нэвтрүүлгийн ерөнхий шүүгч, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат, нэвтрүүлгийн шүүгч, боловсрол соёл шинжилгээ ухааны яамны мэргэжилтэн доктор профессор Бацайхан. Бизнес зөвлөлийн гишүүн, Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч доктор профессор Даваасүрэн, бизнес зөвлөлийн гишүүн, Монголын маркетингийн зөвлөх групп MMCG компанийн ерөнхий захирал Бом Эрдэнэ. Бизнес зөвлөлийн гишүүн, Business Mind компанийн ерөнхий захирал Амар Баясгалан. Бизнес зөвлөлийн гишүүн, Монгол Улсын их сургуулийн технологи дамжуулах төвийн менежер, оюуны хэмжээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дамдан Баяр. Бизнес зөвлөлийн гишүүн, өрөг нэвтрүүлгийн гүйцэтгэх продюсер Инх Тавин. Ингээд та бүхэнд амжилт хүсээд эхний оролцогчоо оръё. Өрөг нэвтрүүлгээс түрүүн гарсан өв урлал багийг урьж байна. Монгол ардынхаа урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой нэгдсэн багийн гишүүд шүүгчдийн өмнө одоо маркетингийн төлөвлөгөөгөө танилцуулна. Оюуны хүчийн бүтээгдэхүүний загвар ангиллал. Өв урлал баг. Үлэмж чанар гар урлал төвийн захирал, нийгмийн инженер, технологич, гавьяат багш Тангадын Дунжаа. Сэлбэрч уран бүтээлч Дамдан Базрын Пүрвсүрэн. Нийслэлийн 55 дугаар сургуулийн мэргэжил сургалтын багш, ардын боловсролын тэргүүний ажилтан зөвлөх багш Таян Хүрэлжав. Зохион бүтээгчид, зураач Цэгмэдийн Уран Чимэг. Чимэглэлч, зураач Гомбын Чимбаяр. Ангаах ухаан, төрийн удирдлагын магистр, төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн тэргүүн зэрэгтэй Дархан уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол уран хадгаламжтыг дэмжих эгнэшгүй санаа төвийн тэргүүн Задийн Цэнгэл сайхан.
Өв урлал баг бол үнэхээр зөвхөн монгол хүн хийх. За дээр нь монгол хүндээ одоо тухайн одоо хүн л зөвхөн тэр нарийн хийц ур ухааныг гаргаж ингэж хийх ийм бүтээлүүд байгаа. Тэгээ энэ нь бол өөрөө тухайн одоо бүтээлийн ялчгүй маш том онцлог. Өв урлал багийн маркетингийн төлөвлөгөө. Өв урлал багийн гишүүд 2 дахь шатны даалгавруудыг хөгжлийн шийдэл боожуулагч компани тусламжтайгаар амжилттай даван туулж байна. 6 хүний бүтээлийг нэгтгэн цогц Монгол брендийг бий болгохын төлөө хамтдаа шургуу ажилласны бас нэгэн үр дүнг өнөөдөр тэр маркетингийн төлөвлөгөөгөөр өргөн шүүгчд болон зөвлөлийнхэнд танилцууллаа. Танилцуулгын явцад зөвлөлийнхний дунд нилээдгүй мэтгэлцэн хэлэлцүүлэг өрнсөн ч эцсийн шийдвэрийг ерөнхий шүүгч гаргана. Ингээд ерөнхий шүүгч өв урлал багийн ирээдүг хэрхэн харж байгааг сонирхолтой. Тэд маань бол зөвхөн гар орчууд. Гэхдээ үнэхээр энэ зах зээл дээр өөрсдийнхөө урлалыг борлуулах гэсээр байгаад бас муухан одоо нөгөө бидний намын сонсоод ногоотой шүлээ нуусан хүмүүс гэдгээс илүү бас янз бүрийн одоо чимхлэр өмнөдийг бол хийлж өгч байгаа байдал бол ажиглагдж байгаа. За дээрэс нь боожуулагч компани нь бол мэргэжлийн компани байгаа. Тэд нар бол бас яг онлын хувьд дээр нь бас манай зах зээл дээр ажилладаг компанийн хувьд бол юмнуудыг маш зөв зэгцтэй байрлуулж өгөх тал дээр бол ажиллаж байна. За манай бизнесийн зөвлөлийнхэн бол үнэхээр маркетингийн чиглэлээр мэргэжсэн ийм багийн хүмүүс байгаа учраас бас тэдний усын ч гэсэн сайн шахаж ингэж өгч байна л гэж харж байна. Бид явдлаар урлах бүтээлэл урлаас унах гэсээр эдийн засгийн тооцоо хэллэгэн дээр чинь мэргэжлийн хэллэг дутаад ярианы хэллэг одоо зогсолт асуудал янз бүрийн асуудал байна шүү. Тэрнээс болоод боожуулагч компаниар танилцуулга явууллаа. Шүүгчд маань биднээс тех үнэтэй сайхан зөвлөгөө өглөө. Биднээс үнэхээр уралдаг хийдэг боловч чухам юу яагаад хийх үг гэхэд товчхон тодорхой. Тэрнийхээ ч бас нэг зарим нэг шийдлүүдийг бүрэн гаргаж ирэх байсан. Тэгтэл манай шүүгч нар бол үнэхээр маш сайн зөвлөгөө өглөө. Биднээс тэр их баяртай байна. Энэ зөвлөгөөний дагуу цаашид ажилланаа. Амжилт гаргана. Дараагийн оролцогч өгөөрэй. Эмчилгээний уурагт бэлтгэл альбомын бүтээлэг бүтээгч Данди боожуулагч компанийн хамтаар урьж байна. Нэвтрүүлгийн эхнээс л шүүгч болон экспертүүдийн анхаарлыг татаж дэмжлэгийг авч байгаа бүтээл бол Эрдэмтэн Данди Гуан эмчилгээний уурагт бэлтгэл альбомын бүтээл юм. Бүгд бүтэн улсын хэмжээний лаборатори ажилтан ажиллагчдтайгаа зах зээлийн шуурганаар үйл ажиллагаагаа зогсоосон нь хүн бүрт харамсах сэтгэлийг төрүүлж байгаа бизээ. Тиймээс ч зөвлөлийнхэн шүүгчд боожуулагч болох Биободис компанийн энэхүү бүтээлийг дахин үйлдвэрлэлд оруулах арга замыг тал бүрээс нь судалж хэлэлцэж байна. Биологийн ухааны доктор профессор төрийн шагналт Доржин Данди, биотехнологич инженер Гамбат, эмчилгээний уурагт бэлтгэл альбомын бүтээлийн маркетингийн төлөвлөгөө. Бүтээлүүд дээр бид нэр маркетингийн төлөвлөгөө, зах зээлийн судалгаа гихмшлэнгээр эцээц бизнесийн төсөл санал болгох хэрэгтэй. Магадгүй тэр бизнес нь засгийн газар хийх ёстой ч зүйл байж болно, хувийн компани хийх ёстой зүйл ч байж болно. Гэхдээ бидний гаргаж ирж байгаа бичүүгээр нь бидний одоо энэ үндэслэл тооцоо судалгаа юмнууд бүгд тодорхой үндэслэлтэй хэрэгжих үйц бодиттой байх ийм шаардлага байна. Тийм учраас бид нэр энэ шинэ бүтээлийн хэсгүүд дээрээ бол тодорхой хэмжээний туршилтын төслүүдийг бас зарим нэг хэсэг дээр нь хийж үзье. Зарим нэг одоо альбомын гихмшлэнгийн зүйлүүдийг бол одоо эрүүл мэндийн яамтай хамтраад ингээд хийгээд явах ийм шаардлага байна гэж ингэж харж байгаа. Энэ асуудлаар ч гэсэн хөөцөлтөд явж байна. Удахгүй үр дүнгуудаа гарч эхэлнэ гэж ингэж ойлгож байгаа.
Эрдэмтэн Данди хамтран ажиллаж байгаа залуустаа маш их талархаж байгаагаа хэлж байсан юм а. Хамгийн гол зүйлийг тэр хамтын ажиллагаа гэж үзэж байлаа. Одоо энэ залуучуудаа бол их талархаж байна. Одоо энэ цааш нь ингээд хамтраад ажиллана. Энээс гадна бол хуучин бид нар дээр хамтарч ажиллаж байсан манай бас хуучин дадлага туршлагатай улсууд бий. Тэгээ эднэр ингээд нийлээд нэг баг бүрдүүлээд ингээ яах юм бол одоо үйлдвэрийг яах юм бол шинжилээд орчин үеийн одоо шинэ дэвшилт технологиор Европын одоо стандартын дагуу тэр GMP-гийн шаардлага хангасан ийм нэг сайхан бүтээгдэхүүнээр их орныхоо одоо эрүүл мэндийн байгууллагууд төвөөдгийн салбаруудыг одоо зах хэмжээгээр хангахад одоо үр дүнгээ өгнө гэж бодож байна. Өдрөөс өдөрт энэхүү эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүний дахин үйлдвэрлэгдэж олонний хүртэл болох зам ойртож байгаа. Боожуулагч компани залуус баяртай байна. Угтаа бол боожуулагч компани тухайн бүтээлийг зах зээлд хөгжих хэсгийг судалж шүүгчдэд танилцуулах зөвлөхийн үүргийг нэвтрүүлэгт гүйцэтгэж байгаа. Гэтэл тэдний шүүгчдийн өмнө бүтээлийг хамгаалан тайлбар хийж байгааг харахад үнэхээр хэрэгтэй чухал гэдгийг мэдэрч олонний хэрэглээ болоосоо гэсэн чин хүсэл байгааг харуулж байна. За ямар ч үсэн маркетинг төлөвлөгөөг бол амжилттай хамгаалаад гараад ирлээ. Тэгээд Дандиго гэж том профессорын энэ хүний эрдэм гэдэг бол уулуурах ашиг том баялагтай хүн байж. Тэгээд энэ зүйлийг бол ямар ч үсэн бид нар амжилттай хэрэгжүүлэхийн тулд бол зүтгэж байна. За тэгээд сая бол ямар ч үсэн хит хитэн зүйлийг бас бид нар нууцлсан. Яг тэгэхээр тоног төхөөрөмж болон бусад зах зээлийн судалгаа бол маш нууцлал. Дээрээс нь Монгол улс өөрөө энийг үйлдвэрлэхгүй зөвхөн гадаадаас аваад байгаа учраас бас нэлээд өрсөлдөгчдийн зүгээс бас нууцлах зүйл байлаа. Харин одоо ус цэвэршүүлэх гидрометаллургийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа Бадарчин маркетингийн төлөвлөгөөг танилцуулахад бэлэн болсон байна. Ингээд таныг урьж байна. Мон гидрометаллург компани захирал мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөх статустай шилдэг зохион бүтээгч доктор Туваны Бадарчин. Одоо миний хийсэн бүтээлийн шинжлэх ухааны талаас нь онлын талаас нь ойлголт их муу юм байна. Тэгвэл энэ талаас нь л би одоо энэ хүмүүст ашиглах бүгдийг нь ойлгох ийм л зорилттой байдаг ч юм. Маркетинг төлөвлөгөөнд хэрэг бэлдсэн та. Үгүй яах вэ? Ер нь төлөвлөгөөг бол бид нар хийж болно. Тэгээд бас хийдэг мэргэжлийн компани надад хамраш ажиллаж байна. Бид нар зах зээлийн судалгааны үндсэн дээр бол бидний тэргүүлэх чиглэл бол уг бүтээгдэхүүнийг илүү түлхүү ашиглах салбар нь бол уул уурхайн салбар, дулааны цахилгаан станцууд, тэгээд энэ ус түгээх шугам хоолон дээр юм байна гэдэг дүгнэлт гаргаад тэгээд уг ажил дээр бид нэр уг судалгааныхаа үндсэн дээрээс бид нэр маркетингийн төлөвөө гаргаж усыг гидрометаллургийн аргаар цэвэршүүлэх технологи бүтээлийн маркетингийн төлөвлөгөө. Бадарчмаа бүтээл дээр бид нар химийн аргаар цэвэрлсэн ус хэрэглээд авах уу. Дээр нь одоо pH нь 6-аас доош түвшний ус хэрэглэх үү, хутгийн усаа зэнгэгжүүлж чадахгүй ингээ хэрэглээд авах уу гэх мэтлэн ингээд маш их одоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих үс асуудлууд хөндөгдөж байгаа учраас энд бид нэр төрийн байгууллагуудтай хамтарч шийдэж явах юм асуудлууд бол ялч гарч ирж байгаа. Биднэрт бол маркетингийн аливаа үйл ажиллагаа явуулахад заавал тийм зар сурталчилгаа эсвэл тийм асар их тийм одоо олныг хамарсан үйл ажиллагаа бидэнд хэрэггүй байгаа. Бид бол уг шинэ бүтээл дээр тулгарч байгаа нэг асуудал юу гэхээр уг шинэ бүтээл технологиг тухайн зорилттой зах зээл дээр хэрэглэгч нартаа бид нар ойлгуулж ухамсарлуулах нь чухал юм байна. За Бадарчмаа маркетинг төлөвлөгөөгөө боловсруулснаа шүүгчид шалгууллаа. Ер нь хэр байна шүүгчид хатуу байна уу? Хамгийн хатуу шүүгч нь одоо хэн байна? Гэхдээ ер нь энд бол айхтар тийм хатуу шүүгч болоо. Хамгийн гол нь бол энэ юуг ажлыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг тэр учир шалтгааны тухай маш их нарийн ярьлаа. Шинэ бүтээл ангиллын эрхийн хамгаалалттай төдийгүй шинэ нээлтийн хэмжээнд яригдж байгаа Эрдэмтэн Бадарчингийн усыг гидрометаллургийн аргаар цэвэршүүлэх технологийн үр дүнгийн талаарх бодит мэдээллийг үзэгчдэд хүргэхийн тулд ерөнхий шүүгчийн зүгээс туршилтын шийдвэрийг гаргасан юм а. Хан уулдүргийн 11-р хороог сонгон энэхүү технологиг туршихаар ажиллаж эхлээд байна. Тухайн хорооны оршин суугчдын унтны усны бохирдлын өнөөдрийн нөхцөл байдал дүн шинжилгээ хийж Бадарчингийн технологиг нэвтрүүлснээр гарах үр дүнг харьцуулж харах нь шүүгчид мэрэгжилтнүүдэд болон үзэгчдэд хамгийн тодорхой үнэлэлт дүгнэлтийг авчирна гэж тэд үзсэн юм а. Тухайн бүтээлийн бодит үнэлэлт дүгнэлт ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээнээс ялгарх онцлог
давуу тал, гарах үр дүнг тодорхойлж олон нийтэд сурчлах нь өргөгийн хамгийн нэн төрөний зорилго гэдгийг дахин хэлье. Жижиг гурилын үйлдвэр төслөөр оролцож байгаа халтай таныг маркетингийн төлөвлөгөөгөө танилцуулах хэсэгт урьж байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх профессор, гурилын инженер, технологич, школын халтай. Одоогоос нийлээдгүй хэдэн жилийн өмнө тухайн энэ зөвлөлт холбоот улсын хуулиар шинэ бүтээлийн эрхийг хамгаалалт хийгдэж байсан нунтаглах технологи Монгол эрдэмтэн халтайгаан бүтээл байсан түүх байдаг юм а. Энэхүү шинэ бүтээлийг тухайн улсын хуулиар тодорхой хугацаанд ашиглах мэдээллийг хориглосон байсан нь эрдэмтний бүтээл өнөөдрийн хүртэл их орондоо нэвтрэх боломжгүй байсан гэж хэлэхэд хэсдэхгүй л болов. Харин өнөөдөр эрчимтэй хөгжиж байгаа газар тариалангийн салбарт энэхүү технологиг ашиглах эрдэмтэн халтайгийн зорилго биелэлээ олоход өрг тусалж байна. Гэхдээ тэрний зах зээлд нэвтрэх боломж ямар байгааг мэрэгжлийн баг судлана. Одоогоор тэрний технологиг Орхон Мандал компани үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх саналыг тавиад байгаа. Бүгдөө нөгөө олноор зарах, сурталчлах, гэх мэтлэнгийн одоо маркетингийн жинхэнэ онлайн асуудлуудыг ярьдаг. Би тэрийг олноор нь ярьж чадахгүй. Миний онцлог бол ерөөсөө би нэг л үйлдвэр зарна. Тийм учраас тэр үйлдвэрээр ярих ёстой. Тэгээд магадгүй одоо нэг 2-3 жилийн дараа 3 дээр үйлдвэр байж болно. Миний сурталчилгаа юу болох вэ гэхтээ зэрэг энэ үйлдвэр өөрөө загвар үйлдвэр болоод гараад ирнэ гэсэн үг. Энэ өөрөө сурталчилгаа болж байна. Дараа нь хүлээж авах хүмүүсийг тэр үйлдвэрээс үлээл заршуулах гэсэн үг байна. Нунтаглах технологи бүтээлийн маркетингийн төлөвлөгөө. Тэгэхээр энэ шинэ бүтээл ангилд байгаа манай 3 оролцогчийн бүтээл бол өөрөө их онцлогтой. Энэ бол бүтээлийн шинэ чанартай шинэ бүтээл гэдэг ангилд орж байгаа. Орол шинэ бүтээл бол шинжлэх ухааны шинэ чанарыг агуулад бүтээлийн патент авсан орол патентын хамгийн одоо хүнд бөгөөд үнэтэй хэсэг байгаа. Тэгэхээр энэ бүтээлүүд бол цаашид хэрэгжих нь бол зайлшгүй. Хэрэгжих нь өөрөө зах зээлтэй гэдгийг бол тодорхойлоод байгаа. За нөгөө талаар маркетингийн одоо судалгаа юмнууд хийхэд зөвхөн энийг бизнесийн компани гэхээс илүү төрийн оролцоотойгоор хийх ийм зайлшгүй шаардлага юмнууд уйлдэж гарч эхэлж байгаа. Тийм ээ. Шинэ бүтээл ангиллын бүтээгчид шүүгчдийн хэлсэнчлэн бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлчихсэн үр дүнгээ харуулсан байгаа нь нэвтрүүлгийн туршид харагдаж байгаа. Тиймээс эдгээр бүтээлүүдийг ямар амжилт, үнэлэлт дүгнэлт хүлээж байгааг бид тун утгагүй хамтдаа харна гэж найдаж байна. Өргөн нэвтрүүлгийн оролцогчид бүтээл бүрдээ тохирсон маркетингийн төлөвлөгөөг шүүгчдэд танилцуулсаар байна. Оролцогчид энэ удаад зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн, үнийн бодлого, хуваарлалтын суваг, идэвхжүүлэлт, маркетинг стратеги, маркетинг төсөв, хэрэглэгч, өрсөлдөгч гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр нэвтрүүлэгт бэлтгэсэн байлаа. Маркетингийн төлөвлөгөө бизнест яагаад хэрэгтэй вэ? Тэр дундаа өргөн оролцогч туяагийн халах гол зөгийн бал бүтээлийн хувьд өрсөлдөгч нь чухам хэн бэ? Халах голын хишиг компаниг гүйцэтгэх захирал, санхүүгийн салбарын тэргүүний ажилтан, тэргүүний залуу алтан медаль, банк санхүүгийн магистр Төмөрийн Туяа. За бид нар маркетингийнхаа судалгааг ерөнхийдөө дотоодынхаа зах зээл рүү чиглүүлээ судалгаагаа хийж байна. Тэгээд дотоодын зах зээл дээр зарагдаж байгаа зөгийн балны шошго, эмблем, үн, ханшийн ерөнхий судалгаа хийсэн. Манай гол өрсөлдөгч Шаамар Батсөмбөрийн сангийн аж ахуйд үйлдвэрлэж байгаа зөгийн балууд орохын. Тэгээд ер нь Шаамар Батсөмбөрийн сангийн аж ахуйд газар тариал их хөгжөөд зөгийн яг бэлчээр онгон зөгийн бэлчээр нэлээд устж байгаа. Энэ талаараа нэлээд сул тал гэж би бодож байна. Халах гол нутаг нь бол яг онгон зөөлүүд байгалийн бэлчээр нь хамгийн ихтэй учраас бидний давуу талаа гэж үзэж байгаамаа. Тэд дотоодын зах зээлд байгаа өрсөлдөгчдөө ингэж тодорхойллоо. Харин Монгол улсын нэрээр овгуулсан бас нэгэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахын тулд ямар шаардлагыг хангах ёстой юм болоо. Хамгийн эхлээд бол мэдээж бүтээгдэхүүний шин чанараараа бид нар ялгаатай гэдгийг тодорхойлж чадна. Газар зүйн заалтаа баталгаажуулж байгаа учраас дараа нь үйлдвэрлэлийнхаа бүх үе шатыг баталгаажуулаад олон улсын стандартыг нийцүүлнэ. Гуравт нь бол хамгийн хэцүү даваа бол бусад бүтээгдэхүүнээс хэрхэн одоо ялгарх вэ? Хэрэглэгчийн сэтгэл зүйд яаж өөрөөр бууж чадах вэ? Бид нар өөрсдийнхөө онцлогийг зөв таниулж чадах уугүй гэдэг асуулт байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол хамгийн ихэнд нь
бусад өрсөлдөгч компаниудыг сав баглаад тэдний шашиг брэндчлэлийг нэлээд судалж байна. Тэгэхээр бид нар ямар ч байсан гэсэн одоо бид нар брэнд бук хийхдээ олон улсын зах зээл дээр өрсөлдөж байгаа ойролцоо бүтээгдэхүүнүүдээс ялгарх хуудас, хүмүүсийн сонирхлыг татах, өөрсдийнхөө бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлж чадах тийм брэнд букийг хийж аваад тэрүүгээр маркетинг идэвхжүүлээд аваад явна гэж төсөлж байна. За халах голын хувьд бол их өргөн уудам сайхан тал нутагтай хөрс ургамлын одоо их таатай нөхцөл бүрдсэн. За эндээс бол зөгийн аж ахуй хөгжүүлэх одоо бүрэн боломжтой тийм сайхан нутаг гэж тэмдэглэгдсэн байт юм лээ. Зөвхөн аж ахуйн талаар бичсэн ном сурах хүчүүд дээр бол одоо тэмдэглэгдсэн байдаг юм байлээ. Тэгэхээр гадны бид нар бол дотоодын зах зээл дээр бол мэдээж нэг сегмент дээр байгаа бүтээгдэхүүн дээр байр суурь эзлэх хийж байна шүү дээ, тийм. Олон улсын зах зээл дээр гараад ирэхээр яг зэрлэг цэцгийн зүгийн байдалтайгаа өрсөлдөх хэрэгтэй болж байна. Тэр бол бид нар яг тэнд бол жинхэнэ нөгөө нэг файтинг гэдэг юм уу маш хүчтэй өрсөлдөөн рүү орно. Одоо дотоодын зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн өрсөлдөх бол харьцангуй гайгүй. Зах зээлийн манлайлж гэж хэлж болно шүү дээ. Халах гол зөгийн бол бүтээлийн хувьд чанарын шаардлага хангаж брэнд бүтээгдэхүүн болох боломж байгааг мэрэгжлийн хүний яриа харуулж байна. Харин тэдний хувьд өрсөлдөгч гэдэг бол хамгийн том шалгуур. Тийм ч учраас дэлхийн зах зээлд компани болон бүтээл хэрхэн яаж өрсөлдөх талаар мэрэгжлийн хүний зөвлөгөөг хүргэж байна. Аливаа бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварын асуудал бол дэж оршин тогтнох тухай асуудал. Ямар нэг байгууллага тодорхой хүмүүсийн хэрэгцээг хангаж тэр хэрэгцээг хангасныхаа төлөө бас тодорхой хэмжээний өөртөө орлогыг бий болгож, үр ашгийг бий болгож тэр хэрээрээ цаашаа оршин тогтнох үндэстэй болдог. Тэгэхээр хин нэгний хэрэгцээг хангаж чадахгүй байгууллага тэр хэмжээгээр оршин тогтохгүй болцдог. Тэгэхээр зах зээл дээр бол цорын ганц тэгж нийлүүлдэг хүн байдаг. Маш олон нийлүүлэгч нар, олон өрсөлдөгч нар байдаг. Тэгэхээр олон өрсөлдөгч нараас заавал ягаад тухайн компани эсвэл тухайн компани бүтээгдэхүүнийг сонгох вэ гэдэг асуултанд хариулт өгч байгаа тэр зүйлийг л ер нь бол өрсөлдөгч чадвар гэж өрсөлдөөний давуу тал гэж хэлэх байх л та. Санаагаа бизнес болгохоор өргөтөө нэгдсэн оролцогчдод хамгийн чухал нь маркетингийн төлөвлөгөө байсан. Тэр дундаа хэрэглэгчдэд хэрхэн яаж бүтээлээ хүргэх нь тэдний бизнесийн ирээдүй билээ. Хин яг миний гол хэрэглэгчд вэ гэдгийг бол хамгийн түрүүнд бол тодорхойлох хэрэгтэй байдаг. За тэгээд ингээ хэрэглэгчээ тодорхойлсныхаа дараагаар тэр хэрэглэгчдэд зориулаад миний бүтээгдэхүүн ямар байх хэвтэй. Тийм ээ? Бүтээгдэхүүний сав баглаа бодол, таних тэмдэг маань. За тэгээ бүтээгдэхүүний одоо загвар маань, дүрслэл маань, тийм ээ? Хэмжээ, хийц нь ямар байх хэвтэй вэ гэдгийг нь бол тодорхойлдог байх. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний төлөвлөгөө бас энэ дээр бодлого бол орно гэсэн. Замбтив компани захирал, техникийн ухааны доктор, технологич, инженер, профессор Дашаров Дэнгийн Эрдэнэ чимэг. За би өмнө нь бол хоёр төсөл одоо бичиж хоёр төслөө хэрэгжүүлсэн. Нэг нь одоо энэ тэжээлийн үйлдвэрээ байгуулсан. Нөгөөт нь одоо газар тариалангийн төсөл. Бид баян цогтод болоод бас тэжээлийн ургамлуудыг тариалдаг. За бид нар энэ төслөө бичиж байхдаа зөвлөгөө аваад маркетингийн төлөвлөгөө бол нэлээд одоо бага хэмжээнд хийжсэн. Одоо богино хэмжээний маркетингийн төлөвлөгөө. Одоогийн хийж байгаа энэ маркетингийн төлөвлөгөө маань өмнө хийсэн төлөвлөгөөнөөс бол ялгаатай. Ягаад гэвэл энэ нэлээд одоо өндөр хэмжээнд мэрэгжлийн нэлээд нарийн түвшинд хийгдэж байгаа учраас энэ төлөвлөгөө бол одоо миний хувьд одоо 3 дахь бөгөөд хамгийн одоо сайн хийгдсэн төлөвлөгөө гэж би бол дотроо үнэлж дүгнэж байгаа. Тухайн бизнесийн санаа хэрхэн хөгжиж зах зээлд нэвтрэх нь хэрэглэгчтэй шууд холбоотой. Иймээс ч өргийн баг Тэг-тэг 6 дугаартай оролцогч Эрдэнэ чимгийн мал амьтны цеолитжуулсан тэжээлийн үйлдвэр бүтээлийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бодит байдлаар сурвалжиллаа. Манайх ч одоо голцоо нь хужигаас оруулж ирж байгаа тэжээгээр тэжээдэг л дээ. Тийм Монгол тийм хоол хийгээл гоё юм Монгол хоол хийх юм бол эн чинь хэрэглэгч байлгүй яг хүн болгон дахиад үйлдвэрлэх сонирхолтой. Би ганцхан өөрөө би хувьдаа ч гэсэн би 700 шувуу малж байгаа би одоогоос 14-5 жилийн өмнө тэгэл одоо болчиход байгаа болохоос ганцхан хоолны ховногд би дийлэхгүй болчихлоо юм чинь. Тэгэл тэр жинхэнэ Монгол хоол хийгээл ирэх юм бол жинхэнэ өөрөө гайгүй шувуу аваад хашаанда одоо хувьдаа малсан ч болно шүү дээ. Тэгэх юм бол хамаагүй бидний ашиг орлого нэмэгдээл явах тийм л байхгүй. Манайх бол эхний ээлжинд нөгөө яг энэ фирмээс гуны фирм гэж байдаг юм байлээ. Тэндээс авсан гахаанууд тэгээд тэднийхээс хоолыг авч ирсэн. Тэднийх болохоор олон найрлагатай тэжээлгээд бүр хужаадгийн үйлдвэрээс авдаг юм байлээ. Хужаатай ингээ үйлдвэртэй гэрээ хийцсэн юм аа. Ядтай тийм үйлдвэртэй. Тэгээд тэр тэжээл нь болохоор
нялхтаараа нийт хижээл одоо энэ бордооны хижээл тэгэл хөхүүл мэгжний хижээл те тэгээд шахаж байгаа малын хижээл ингээ бүх төрлийн хээлтэй малын хижээл гэдэг ингээ бүх төрлийн хижээлүүдтэй юм байлаа. Тэгээд үн болж яг өртөг өндөртэй. Тэгээ яг бүр хаус урдаас нөгөө монопол нэг хүн оруулж ирдэг. Тэгэл тэр нь өөрөө буцааж ингээ зардаг юм шиг бол. Тэгэхээр ер нь миний бодлоор хэрвээ одоо ингээд дэмжих чиглэлээр янз бүрийн юм үйлдвэрүүд орж ирээд одоо ийм хижээл явуул одоо бид нар бол маш яг эрэлт хэрэгцээг хангаж ивэл маш их хэмжээгээр авах бол сонирхол байгаа. Импортыг орлох чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд маш их хэрэгтэй байгааг фермерүүд хэлж байна. Харин төрийн зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж ажилтг юм болоо? Социализмын үед бол их олон хижээлийн үйлдвэр байсан. Энэ бол малынхаа төрөл ашиг шимд одоо зориулсан ийм одоо жороор бол үйлдвэрлэг юм байла. За харин 90 оноос хойш л одоо энэ маань одоо задраад яг энэ одоо ашиг шим төрөлд нь одоо захируулсан ийм тижээлийг жороор нь одоо үйлдвэрлэх ийм одоо систем бол бас алдагдчихад байгаа. Төрийн одоо зүгээс бол бас энэ тижээл үйлдвэрлэлийг дэмжих талаар бол олон хөтөлбөрүүдийг хэрэгжиж байна шүү дээ, тийм ээ. Эхний ээлжинд бол нөгөө жижиг, тийм ээ, жижиг оврын ийм одоо техник технологиг бол одоо нэвтрүүлэх ийм одоо боломжийг л бүрдүүлж өгвөл их сайн байгаа юм. Түмэн их чуулгын концертмейстер, хөгжмийн зохиолч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Надмидийн нэргүй. Сэтгэлийн үер хэмээх оюуны өмчийн зохиогч ирэх ангиллаар өргийн 2 дугаар шатанд тэнцэж үлдсэн оролцогч бол нэргүй үлээ. Тэрний өргийг зөрсөн шалтгаан бол өөрийнхөө уран бүтээлийг дүрсжүүлэх явдал байсан юм а. За энэ нэвтрүүлэгт орсон миний гол зорилго маань өөрийнхөө бүтээсэн хөгжмийн зохиолоо клипжүүлэх, мөн ямар нэгэн чуулгатай бас хамтран тоглож дүрсжүүлээд телевизүүдээр цацаж олонний хүртэл болох зорилготой ирсэн юм аа. Тэгээ бүтээлийн сонслоо таалагдсан. Тэгээд өөрсдийнхэн зүгээс чадхаараа туслая гэл ингэж ирж байна. Тэд инхүү сэтгэлийн үер хэмээх төгөлдөр хуурын бүтээлийг амьдруулж олонний хүртэл болохоор хамтран ажиллаж эхэллээ. Ямар онцлогтой бүтээл төөрөх талаараа тэд инхүү ярилцаж байна. Өөрөөр реалити шоутай бид манай A-Vision студид хамтарч ажиллаж байгаа. Тэгээд нэргүй их чинь маань сэтгэлийн үер гэдэг дууны клипийг хийхээр зориод байгаа. Ерөнхий хугацаа 2 сарын дундаас 4 сарын 1-ний хооронд гарахаар төлөвлөгдсөн байгаа. Ерөнхийдөө одоо дуу нөөрөө тийм намуухан төгөлдөр ууртай хөгжмөлөг болохоор албаар бид нар зураг авалтаа хойшлуулаад дулаан өдрийг хүлээгээд гадаа гоё зураг авалттай гоё хаврын тиймэрхүү юм ууийг харуулсан хайр сэтгэлийн тиймэрхүү зүйлүүдийг харуулсан тиймэрхүү клип хийж байгаа. Миний бодлоор бол энэ сэтгэлийн үер гэсэн аялгау маань үнэхээр яг миний өөрийн дотоод сэтгэлийн тэр мөн чанар нэргөө гэдэг миний хүний яг л гадаад үзмжиндээ хүн янз өөр харагдаж байна. Тэр миний дотор байгаа тэр нандин бүхэл тэр сэтгэлийн хөдөл маань энэ аялгаунд маань шингэсэн байгаа. Тэр үүднээсээ би эмэгтэй хүний бас давхар энэ чинь бас хайр сэтгэлтэй холбоотой аялгау. Тийм учраас үнэхээр энэ хавар хайр хоёрыг хослуулсан гэдэг хэлбэл их зүгээр юм уу гэж бодож байгаа. Сэтгэлийн үер төгөлдөр хуурын бүтээлийг дүрсжүүлэх үйл явдлыг өргийн баг цаг тухайд нь сурвалжлан хүргэх болно. Ингээд A-Vision студи болон оролцогч нэргэн уран бүтээл үзэгч та бүхэнд удахгүй хүрэх нэ. За яг одоо мод бол халуун усны газар бүтээлээрээ оролцож байгаа туваанд орж байгаа таныг урьж байна. Тэгээд хамтдаа маркетингийн төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулсныг нь сонирхъя. Монголын хувийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоо, төрийн бус байгууллагын инженер, механик инженер Аюур Заны Дуваанд орж маркетингийн төлөвлөгөөг танилцуулъя. Тэгэд бид Монгол улсын нийслэл төвшөрөн газрууд төлөвлөсөн дэд хүчтэй гэр хорооллууд болон хөдөөр нутгууд дээр энэ бага уурын модулын халуун усны хүртээмжтэй байдлаар мөн цаашдаа яаж ажиллах вэ гэдэг талаар нэлийн сайн төлөвлөгөө гарсан. Тэгээд энэ дээр маркетингийн төлөвлөлийн хэрэгцээ шаардлагатай гол хэрэглэгчдийн нийтлэг онцлог энд нь бол яг Монголын гэр жижиг сууцанд оршин суугчид болон халуун усны байгууламжгүй. За худалдан авах төлбөрийн чадвар сул муу байдаг. Статистикийн газраас ч юм уу яг нийслэлийн байгууламжуудаас яг халуун усны ийм газрууд байдаг гэд байсан боловч бид нар яг газар дээр нь явж очиж үзсэн. Тэгээд үүн дээр Чингэлтэй дүүргийн яг халуун усны газар байдаг 4 газар байт юм байлаа. Яг 5 6 дугаар хорхон дээр байсан баг. Тэгээд энэ дээр яваад очиод яг харамстай нь ажиллаж байгаа нь бол тэр 4 газраас маань бол байхгүйсэн л та. Статик даралтаар явах учраас бол усны зарцуулалт бол хэмнэлттэй. 80 литр ус бол одоо зарцуулалт нэг хүн усанд ороход гэж тооцож байгаа. За тэгээ энд орох одоо цахилгаан, хийн түлш, хатуу түлш ийм зүйлүүдийг хэрэглэнэхт бол энд бол нийтдээ бол ер нь бол түлш
усыг халаах технологийн зардалт бол нийтдээ нэг 200 орчим төгрөг зарцуулах гэх тооцоолж байгаа. За тэгэхээр хараа энэ дээр ийм тодруулаач. Модуль усны газрыг чинь бол хэрэглэгч нь хийм бэ. Та нар өөрсдөө үйлчлэгээ явуулах гэдэг юм уу? Эсвэл ийм модуль усны газрыг нь өөрсдөө зарах гэдэг юм уу гэдэг. Бид модуль усны газрыг зарна. Энэ бол одоо анхудаага бэлэн лангуун дээрээс орлогдож байгаа бэлэн бараа бүтээгдэхүүний хэмжээнд одоо бага уурын хал ус бол борлогдно. Тэр усны газрыг яаж зарах гэсэн маркетингийн төлөвлөгөө байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол нөгөө модуль усны газрыг ажилуулах маркетингийн төлөвлөгөө учраас одоо энийг бол одоо манай шүүгчдийн бүлгийн зүгээс үндсэн нөгөө бүтээгдэхүүн рүү хандсан төлөвлөгөө биш байна. Тэр үнгээд хэрэгээ зарах байгаа хэрэглүүгээ хандсан sales байх хэрэгтэй. Тэний хэрэглэгчдүүд бол одоо аялал жуулчлалын компаниуд байж болно. Тэгээд зөвхөн одоо тэр гэр оролтын хэдэн газрууд гэхгүй байлгүй гэж бодож байна. За дөнгөж сая тоонд орж байгаа маань шүүгчдэд өөрийнхөө одоо боловсруулсан маркетингийн төлөвлөгөөгөө танилцууллаа. За өөрийнхөө боловсруулсан төлөвлөгөөгөө хэр бүрэн дүүрэнд танилцуулж чадав. За таны боловсруулсан төлөвлөгөөг ерөн шүүгчдэд хэр хүлээж авч байна? За энэ маркетингийн төлөвлөгөө бол миний бага уурын модуль хал усны хувьд их адармаатай л да. Яагаад гэвэл би миний бүтээгдэхүүнийг худалдаж авсан хэрэглэгчийн үйлчлэгээ үзүүлэх байдал зах зээл дээр одоо чухам ямар одоо хэмжээнд явагдах вэ гэдгийг маркетингийн төлөвлөгөөр анализ хийж шарж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхгүй бол зөвхөн өөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд түүнийг зах зээл дээр борлуулах нь хэрэгсэлтэй байсан. Юм учраас би хэрэглэгчийн үйлчлэгээ үзүүлэх маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан. Гэтэл одоо шүүгчд бол давхар намайг бас одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулах одоо ийм төлөвлөгөөг бол хийх нь бас зөв зүйтэй байсан гэж ийм шүүмжил ийм дутагдaltaй дутуу хийсэн юм харагдсан да. Шинэ шийдэл бүхий шүдний сайзыг үйлдвэрлэж Монголын брэнд болгох эрхэм зорилготой базар харигчаа таныг урьж байна. Шүдний эмнэлгийн их эмч, шүд судлалын доктор, амны хөндийн микробиологч, их эмч Цэрэн Суднамын базар харагчаа. Зах зээлийн судалгаа бол нэлээд бас боломжийн хэмжээгээр 310 хүн дээр бол зам төлөвийн судалгаа авсан. За тэн дээрээ түшиглээд бол бизнесийн төлөвлөгөөгөө боловсрууллаа. Бас одоо нэлээд бодиттой бас дүн шинжилгээ гарсан байх гэж үзэж байгаа. Ер нь бол итгэлтэй байна. Шин шийдэл бүхий шүдний сойз бүтээлийн маркетингийн төлөвлөгөө. Дэлхийн зах зээл дээр өдөр түүхийд бол ийм одоо экологийн цэвэр урамлаас гаргаж авсан түүхийд гараад ирсэн байна. Бид энэгээр хийн. Бүтээгдэхүүн. Зах зээл дээр бид ерөөсөө цэвэр эко. Бас хүний эрүүл мэндийг хамгаалахаас илүү бид бас цэвэр унган байгаль дэлхийг хамгаалъя. Энэ бол ерөөсөө зөвхөн Монгол улс төдийгүй дэлхийн одоо бүх орн одоо улсуудын анхаарлын төвд байгаа. Одоо энэ чинь нөгөө Aquafresh-тэй тэр өрсөлдөгчд байгаа байхгүй тий? Ер нь бол бид нар Colgate-тэй ч юм уу Aquafresh. Тий, Aquafresh. Тэр чинь дэлхийн нөгөө нэгт хоёрт ордог нөхдүүдтэй одоо өрсөлдөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр төвчний нөгөө савлгаа, технологи, тэр үйлдвэрлэлийн тэдний ашиглаж байгаа тоног төхөөрөмж тийм төвчний юм гаргаж ирнэ гэдэг бидний хувьд асар их хөрөнгө оруулалт багтай. Тэгээ энэ түүхийдээ гаднаас авах гэж байгаа. Тэгээд ингээд тэднэртэй энэ чинь яг зөв над бол тэр бол их тийм бараг хэцүү санагдсан. Биелэгдэшгүй шүү. За тэгээд энэ борлуулалтын сувг энтрээ тодорхойлцоод байгаа байдал. Үнийн давуу талтай гэж 2500 төгрөгийг бол үнийн давуу тал гэж бол үзэхгүй. Тэгээ энэ үнийн давуу талаараач энийг бол стратеги болгоод яваад бол амжилтанд хүрэхгүй. Угаасаа тэр Aquafresh-тэй тэднэртэй бол өрсөлдөн тэр зах зээлийн 30% эзлэн мэдсэн гэдэг бол угаасаа худлаа. Дөнгөж шинэ зах зээлд нэвтэрж байгаа бүтээгдэхүүн бол ер нь эхний тэгвэл би танаас нэг асуучих. Таны хэлж байгаа Aquafresh сойз үнэхээр тэ би мэрэгжлийн хувьд бол шаардлага хангахгүй гэл яах вэ те? Хүнд яг үндэ бол тэр бол хүний эрүүл мэндэд шилбэл шаардлага хангахгүй байна. Үгүй харин би танд зөвлөмжөд дуусчихсан. Боломж олгоч. Уучлаарай. Би таны юмыг сайжруулах гэдэг. Муутгах гээгүй. Шүүмжлэх гээгүй. Бүтээгдэхүүний давуу тал маань нөгөө тэднээс бол илүү давуу байгаа шүү дээ. Экологийн хувьд давуутай байна. Монгол хүний хувьд энэ нөгөө бүтээгдэхүүн ч илүү тохиромжтой байна. Тийм үү? Тэр давуу талаа барьж өсөлтөөч гэж хэлэх гээд байхгүй юу? Яг энэ шүдний сойзныхоо одоо зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнээс яг юугаараа ялгараад юугаараа давуутай юм ба гэдгээ
нэг товчхон шиг хэлдэг. Манай эртний өмнөх тэр Китанд 11-р зуунд монголчууд сүдний сойз хийгээд хэрэгжилсэн байгаа байхгүй. Өнөөдрийн тэр Aquafresh, Colgate брэнд гэдэг сойзтой яг ижилхэн бараг төвшний сойз хэрэгжилсэн байна. 11-р зуунд. Тэгэхэд тэд нар өнөөдөр тийм хэмжээний сойзыг өнөөдөр оруулж ирээд дэлхийн зах зээлд хангаж шít. Тэгээд тэрийг өөрчилсөн л байхгүй би. Өнөөдөр ялгаа нь ерөөсөө тэр антом зориулсан яг хүний шүдний антом зориулсан сойз. Яг нөгөө нэг бодит байдал дээр наад төлөвлөгөөч нь бол яг үндсэндээ суурлагдаад хэрэгжихэд тийм ээ жоохон ингээ хол зүрхтэй юм харагдаад байгаа байхгүй. Хамгийн наад зах нь шүү дээ. Одоо яг энэ график дээр юу вэ гэхэлэр зэрэг дөнгөж өвөлдрүүлж эхлээгүй байгаа мөртлөө зах зээлийнхаа шууд 30% эзэлнэ гэдэг бол баг түүхэнд байхгүй л дээ энэ бол. Нэгдүгээрт нь нас үн хоёрыг хооронд нь харьцуулдаг юм аа тий. Өөрөөр хэлбэл худалдан авах шийдвэрийг хэн гаргаж байгаагаас гин тодорхой хэмжээнд харах болохоос биш наснаар нь тий. Тэрнээс биш одоо юу гэдгийг энэ насныхын тэдэн төгрөгөөр худалдаж авах юм байна гэдэг ойлголт байдаг гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэр судалгааны харьцуултан дээр дөрөөлж болохгүй шүү зэ. Хоёрдугаарт нь нэрийн сонголт бол айгүй хэцүү хатуу. Одоо юу гэдгийг электрон бараач юм уу техник дээр байдаг шиг 3X 3Z энэ гэдэг зүйл бол яг ахын хэрэглэн дээр хүүхдүүд жоохон хүүхэд ирээд одоо тэр сойзыг авч хэрэглэх те телевизийн зар сурталчилгаанд явагдах энэ юун дээр нэр чинь айгүй хатуудна. Тэгэхээр нэр дээрээ дахин анхааруул зүгээр гэж бодож байна те. Ер нь одоо бол таны одоо олон жил ингээд судалж ирсэн судалгаа бол ер нь дэлхийн нэлээд дээд хэмжээнд те олон улсын одоо институтын хэмжээнд судлагдсан судалгааны үр дүн бол нэлээд сайн гарсан гэж би сонсож байгаа. Тэгээ энэ үр дүнгээ ашиглаад ялангуяа энэ глобал зах зээл рүү хандж болохгүй байгаа юм уу? Ялангуяа энэ олон жил судалсан 10 жил судалгааны үр дүнгээ ялангуяа олон улсын хэмжээнд одоо патентаар хамгаалуулж түүгээрээ тэр патентаа одоо энэ олон улсын хэмжээнд глобал хэмжээнд бизнес хийдэг тэр компаниудтай харьцаж тэднэрт зарах эсвэл тэднэрт нэвтрүүлэх гэсэн тийм маркетинг бас хийж болохгүй юу? Сэтг баяж ураатай өрөөг нэвтрүүлэхтэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн дугаараар оролцогчд маань маркетингийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулснаа манай шүүгчдэд одоо танилцуулж зохих үнэлгээнүүдийг авч байгаа. За ингээд дараагийн оролцогч болох Stoop Green зөөврийн жорлон бүтээлийн зохиогч Батбаатарыг одоо маркетингийн төлөвлөгөөгөө танилцуулна гэж урьж байна. Ингээд Батбаатар таныг урьж байна. Эдийн засагч, нэгтлэн бодогч, Бүргэд Construction компани барилгын төслийн удирдагч Дамдын сүрэмгийн Батбаатар. Маркетинг төлөвлөгөөг бол үндсэндээ би 3 сая-ийн төлөвөөр төлөвлөсөн. За ерөнхийдөө бол зорилго зах зээлийн хувьд бол энэ төвлөрсөн бохирын системд холбогдох боломжгүй өргөд зориулагдсан бүтээгдэхүүн. За үүний хувьд инженерийн шугам сүлжээнд холбоотой харьцуулахад бол асар бага зардлаар босно гэж тооцож байгаа. За хийцийн хувьд бол хоёр төрөлтэй байгаа. Нэгдүгээрт нь PE гэсэн технологиор хийгдэн. Хоёр дахь нь бол одоохондоо нууцлж байгаа. Энэ туршлагын дараа та бүхэнд би тайлбарлая гэж бодож байна. Бүтээгдэхүүний нэр бол нэлээд боломжийн маркетер гэсэн нэр байна. Ер нь бол монголчуудын хувьд юмыг байга өнгө төрхөөр нь одоо юу гэдгийг төсөөлүүлж нэр өгөхтэй одоо гаргуу дардсан юм тийм. Тэгэхээр энэ хандлагыг нэлээд сайн ашигласан байна. Энгийн айл шууд одоо юу гэдгийг нийгмийн энэ өөрөөгөөжийг тооцож үзээд өөрсөндөө автер хандлага юуг зөв сайн тооцохгүй болохгүй шүү дээ. Тэрэндээ чиглэсэн маркетингийг сайн тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдан авах тэр хэрэгцээний сайн судлах. Нэрний хувьд бол би жоохон өөр бодолтой байна. Энэ нэр бол жоохон буруу санагдаад байна л да. Ягаад буруу санагдаж байна гэхээр энэ нөгөө бүгдэр ногоон гэчгээр өөрөө нөгөө зах зээлээ жоохон хязгаарлалцаад байгаа юм шиг санагдаад байна л да надад. Ягаад бол тэр чинь нөгөө нэг тухайн жуулчны бааз янз янзын юмнаас хамаарат нөгөө нэг өөрсдийнхөө нийт экстерьер тэр үзэмж юунтай тохируулсан янз янзын өнгөтэй байж болно шүү дээ энэ мэн тий. Нэрийн хувьд бол би 10 жил бодсон энэ нэрийг. За ногоон гэдэг үг маань эко үг өөрөө. Тий эко өнгө. Одоо хөрсийг бохирдуулахгүй. Одоо Улаанбаатар хотыг осны дороотолд оруулж байгаа хоёр хатар гамшиг байна шүү дээ. Тий эко өнгө гэдэг талаас тий. За тэгэхээр Батбаатарх маань маркетинг төлөвлөгөөсөө танилцууллаа. Тэгээд нэрний хувьд бас шүүгчд өөр бодолтой байж байна. За ерөөхдөө таны бүтээгдэхүүнийг бол ер нь боломжтой нэвтрүүлэхэд их зөв зөвтэй бүтээгдэхүүн гэж бол ерөөхдөө шүүгчнэн бүгдээрээ тэгж үзэж байна л та. Тэгээд нэрний хувьд бас жоохон маргаан гарч ирсэн. Тий, гэхдээ би энэ нэрэн дээр хатаад болсноо.
Зохиогч эрх ангилал Автотевер цэг имэн зохиогч мөнх жаргал таныг урьж байна. Зохион бүтээгч зураач Санжаа Доржийн мөнх жаргал. Харьцангуй нэг судалгаа шинжилгээний тал дээр бол давуу талтай байна. Презентацийн байдал энэ төр бол маш сайн хийгдсэн байна. Сул талтай зарим нэг юмнуудыг ингээд хэлцээ. Тэгээ тэрийг анхаарал засах байлгүй гэж бодож байна. Яг ямар бүтээгдэхүүн, ямар үйлчлэгийг сэл хийх гээд байгаа вэ гэдэг асуудал маань жоохон тодорхой гарч ирэх ёстой маркетинг дээр те ийм бүтээгдэхүүн байх юм аа. Тэгээд тэрний хэрэглэгчд нь тэр байх юм аа гэдэг те. Бүр яг сегментээрээ. Тэгэхээр төрийн үйлчлэгээний сайт болох юм чинь энэ бол нэг бизнес шаардлагатай маркетинг юу биш, төрийн маркетингийн үйлчлэгээний маркетинг асуудал ярих гэдэг шүү дээ, тийм үү? Энэ төсөл бол яам дээр анхлж очоод нэг автоэрийн газар руу явахдаа бол энэ төсөл дээр төр хувийн хвшлийн төслийн хүрээнд хамтарч ажиллаа гэсэн байж байгаа. Яг юунаас ашиг олох юм? Энэ бизнес гэж орж байгаа юм чи яг юунаас ашиг олох юм? Бидний хувьд бол яг уу гэхээр хамгийн гол хүсээн хүлээгээд байгаа юм маань эндээс олох орлого ашиг биш ээ. Гол нь яг уу гэхээр сүүлийн хэдэн жил хийсэн 5 6 жил хийсэн хөдөлмөрийн маань үр шим зах зээлээр хэрэгжээд бий болоод энэ тээврийн тасралт маань хөгжчихөөсэй гэдэг гол зорилго маань энд яваад байгаа. Хоёрдугаар гэх юм бол бид хийсэн автотевр гэдэг мэн гэсэн сайтаа яг уу нэг талаас нь зохиогчийн эрх гэдэг байдлаар нь тэр хүмүүст худалдаж болно. Нөгөө талаас нь их юм бол хамтран ажиллаад менежментийг нь хийж өгөөд цаашдаа төрөх хүсвэл өөрсдийнх нь мэдлэр эсвэл хувийн хвшилтэнд шилжүүлээд ч юм уу хамтарсан байдлаар нь ч юм үргэлжлүүлж болно. Би цаашаа зөвлөхөөр ингээ гацчихжээ л дээ. Юу гэхээр бизнесийн менежментийн цорын ганцхан зорилго байд. Тэр бол ерөөсөө ашиг болох. Хоёрдугаарт нь ерөнхийдөө одоо юу гэдгийг сүүлийн үед 3P гэж нэг юм ярьдаг болсон. Гэхдээ тэр нь төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны 3P биш. Нөгөө нэг Profit, People, Planet гэдэг нэг юм 3 байдаг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эдийн засгийн хөшүүрэг байхгүй бол энэ бизнес чинь зогсож байна. Сая тэгээд зах зээлийн төлөвлөгөөг маркетингийн төлөвлөгөөтэй хамт танилцуулж гарч ирлээ. Ер нь бол материалаа бэлтгэхдээ дандаа урд нь мэддэг хүмүүс байгаа гэж бодсон бас алдаа хийсэн байна. Ягаад тэгэхээр урд нь сууж байгаагүй яг мэргэжлийн шүүгчнэр байгаа учраас тэр хүмүүстэй зориулаад бүх агуулгаар нь яг ерөнхий хийх ажлаа ч гэсэн арга замаа бүх юмаа оруулах хэрэгтэй байсан байна. Тэн дээр дараагийн ажил дээр бас бодох хэрэгтэй юм байна. Тэгээд хүмүүс их сайхнаар хүлээж авлаа. Бидний маркетингийн судалгааны ажил энэ бол гайгүй сайн хийгдсэн байна гэж үнэлэгдэж байна. За ингээд дараагийн маркетингийн төлөвлөгөөгөө танилцуулах оролцогч өгөөрэй. Энэ оролцогч бол хэрэглэгчдэд энгийн хялбар аргаар жолооны хичээлийг одоо заах хүсэлтэй үнийг ажил хэрэг болгоод явж байгаа жолооны DVD-г эрхлэгч цогт баяр юм аа. Ингээд цогт баярыг урьж. Автын инженер жолооны багш Лавг Сүрэнгийн цогт баяр. Миний одоо маркетингийн төлөвлөгөөний эхний зорилго бол мэдээж нийгэм шинээр жолооч болж байгаа хүмүүстэй зориулж одоо толгорч буй бүх асуудлыг одоо дотмог зүйлүүдийг шийдэх зорилготой байгаа. Жолооны DVD бүтээлийн маркетингийн төлөвлөгөө. За ингээд маркетингийн тактик болоод мэдээж одоо энийг борлуулахын тулд интернетээр одоо хэсэгчлэн сонирхолтойгоор тавих мөн сонин сэтгүүлээр логогоо байрлуулж мөн телевиз радиогоор ашиг тусын рекламдах тэгээ мөн авч сургууль курсуудын холбоогоор курсуудтайгаа дамжуулж ингээ харилцаа ажиллаж цаашид энийг амьдрал дээр гарганаа. Ингээд төсөө нь болохоор эхний ээлжинд бол 15,000 ширхэг DVD-г одоо хэвлэнэ. Энийг болохоор 3 сарын дотор ер нь цаатлан 3 сарын дотор борлуулна гэсэн бодолтой. Энэний болохоор одоо сонин сэтгүүлд зарлуулах одоо рекламных нь мөнгө нь бол сая 500, телевизээр 2.5 сая, DVD одоо хэвлэлтэнд бол 1100-гээр одоо хэвлүүлнэ гэж тохирсон байгаа. Энийг 15,000-аар ингээр эхний ээлжинд 16 сая 500 мянга төгрөгөөр энэ DVD маань энд ирчих боломжтой. Тэр нөгөө бүтээгдэхүүнийг хувилж авшруулах ч юм уу аюулгүй байдлын талаас нь яаж тооцсон? Аюулгүй байдлаас нь одоо энэ хятадд хүнээр ирүүлээд одоо нөгөө цойшлуулахаар тэгж хэвлүүлнэ гэж тохиролцоод бас гэрээ хийн гэсэн л дээ тэнд нь. Хэрвээ одоо дараа нь ингээ олшруулад хүн хувлаад авчих юм бол энэ компани хариуцлагыг хүлээнэ гэх. Ерөнхийдөө бол тэг тохирсон баг. Дүрийн санаа их хөөрх юм.
Өөрөө ч их тийм аятайхан танилцууллаа ямаа тий. Тэгээд би бол амраагийн тэр санаа зовж байгаа зүйл дээр бол бас бодох хэрэгтэй гэж бодож байна. Энэ патентлуулах энэ тэр асуудал байдаг юм уу тий? Тийм патентлуулаад одоо тэгээд нэг өөр хүн ингэж хийжээвэл одоо тэгээд бас очиод цагдаа сэргээр ингэж явж болно шүү дээ тий. Яг төлөвлөгөө маркетингийн төлөвлөгөө талаас нь л одоо жоохон хэдүү хэлье гэж бодож байна л да. Яг ер нь төлөвлөгөөнд тусах хэрэгтэй юмнууд бол бас жоохон хангалтгүй байгаа тань л да. Тэгээ яг ер нь зүгээр ойлгомжтой байна. Бүтээгдэхүүн ойлгомжтой байна. Тэгээ гол нэг борлуулалтын сувгуудаа ямар сувгуудаар явуулах уу харсан л да. Харсан байгаа. Тэгээ тэн дээр одоо нэг дэлгүүрүүдээр яаж зарагдах уу, номын дэлгүүрүүдээр яаж байх уу тийм ээ. Гэхдээ өөр бусад борлуулалтын сувгуудын асуудлыг авч үзэх хэрэгтэй болж байгаа. За тэгээд энэ сонин сэтгүүлд 1.5 сая төгрөг телевиз радиогоор 2.5 сая төгрөг гэж тавьсан байгаа маркетингийн зардал бол яг хуу жоохон бага л харагдаж байна. Тийм гэхдээ гол нь бага ч гэсэн зардлаар бас үр дүнтэй юм хүргэж бололцоо байдаг. Тэгэхээр нөгөө энэ дээр нөгөө нэг аргуудаа илүү сайн нарийн тодорхойлоорой. Тий аргуудаа илүү одоо ингээд яг ийм аргуудаар ингээд явуул илүү тэн дээрээ бас жоохон мэрэгжлийн хүний санал зөвлөмжийг авал чамд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Шүүгчд хамгийн сүүлд орсон бол бас тэр юм уу гайгүй л шүү дээ. Нэг л тавч өгөө тодорхой яриа гэсэн яг тэрэнд тааруулаад маш хурдтайгаар ойлгомжтойгоор ярьсан гэж бодож байна. Шүүгчдийн өмнө маркетингийн төлөвлөгөөгөө танилцуулсан нийт оролцогчдод баярлалаа. Дараагийн шатандаа сайн бэлтгээд амжилттай оролцохыг хүсэж байна. Эх 7 хоногийн цагтаа иргэн уулзъя. Амралтын өдөр аятухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяр тавьцагчдаа. But